За юу яцхан. Dune Part 3. Dune трилогийн сүүлчийн кино. Трилог болгож байгаа. Сүүлчийн киноны анхны тизер гарлаа. Би одоогийн байдлаар үзээгүй байна. За Dune-ийн хувьд бол товчхон тайлбарлахад эхний 2 кино бол яг Dune гэж энэ нэг зохиолыг бол энэ зузаан энэ зохиолыг бол яг 2 кино болгож яасан байдаг. Хуваасан байдаг. Яг Dune 1-ийг үзэх юм бол үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Яг нэг яалтчгүй л нэг юмны дунд дуусч байгаа юм шиг санагддаг. За тухайн үед нэг амжилттай болоосоо гэж их найдаж байсан. Тэгээд их юм бол ядаж хоёрыг хийгээд одоо яг нэг номоо бүтэн кино болгочих юм бол түүхэн бас гой бүтээл болно гэж юм итгэл найдвар байсан. Тэгээ одоо тэрийг нэг мэдсэн чинь давцсан өнгөрцөн одоо бүр 3 дахь кинон гарах гад ингээд тийзер гараад байж гэн. Тэгээс тэрийг биелэл босонд бол их баяртай байна. За тэгээд болор судар компаниас болоод Азхур номын дэлгүүрээс бол юу яасан Dune зохиолыг бол орчуулж аль бис нэртэйгээр орчуулж бол гаргасан. За тэрний эхний одоо яг энэ номыг бол 2 хуваагаад гаргасан байгаа шүү дээ. Тэгээд тэрний эхний одоо дэвтэр дээр нь бол юу яажсэн нээлтийн ажиллагаан дээр зочноор оролцож исэн. Хоёрынх нь нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж исэн. За тэгээд Dune Messiah буюу одоо өнөөдөр хэдүүлээ тизерийг үзэж байгаа. Dune Messiah гэж энэ номноос хэдүүлсэн зохиолыг бол бас орчуулаад гаргацсан байна лээ. Dune Messiah. За тэгээ одоо энэ харах юм бол хамаагүй богино зохиол байгаа. Энэ бол одоо ингээд эхний зохиол, энэ ингээ хоёр дахь нь. За энийг бол 2 кино болгосон юм байгаа. Тэгэхээр агуулгын хувьд л арай богино. Гэхдээ илүү weird, илүү сонин содон. Тэ одоо Dune part 2 дээр бас айгүй сонин содон за гажиг гэж хэлж болохоор ч юм шиг тийм элемент юмнуудыг нь айгүй эвтэйхэн гой оруулж байсан шүү дээ. Denis Villeneuve болон зохиолчийн одоо зохиолчдын баг нь тий. Тэгээд одоо 3 дахь кинон дээр 2 дахь номны элементүүдийг тэгж оруулж ирж чадах уугүй юу гэдэг бас их сонирхолтой зүйлүүд байгаа. За би болвол яг эхний номыг бол уншсан. Энэ номыг текстээр уншиж исэн, аудио номоор нэг сонссон. Гэхдээ энэ бол бас тийм тухтай унших одоо процесс бол яг үүндээ байгаагүй. Тулгай айгүй их ажилдаг, айгүй их мартан маш том тэг айгүй юм одоо уйдгартай яг чухал. Гэхдээ уйдгартай хэсэг ихтэй явж өгдөггүй зуураад байдаг ном байдаг штэ. Аудио ном ч тийм байсан. Энэ ном ч тийм байсан. Одоо яг гууд зэргүүл амшиж гэсэн тийм байсан. Кино бол мэдээж тийм байгаагүй. Кино гэхдээ мэдээж бас одоо дэлгэцэн бүтээл болсон хойно ялангуяа цуврал биш бүр урансаахны киносон маш олон деталь юмнууд мэдээж өөрчлөгдсөн. Жижиг деталь юмнууд бол нэлээд хасагдсан юм зүйл байгаа. Гэхдээ гол одоо цөмн гол сүнс нь бол мэдээж хадгалагдчих үлдсэн. Тэрнтэй бол марах зүйл байхгүй. За тэгээ нэгэнд Dune ярьж байгаа дээр номнуудын танилцуулгад бол нийт яг үндсэн гэж хэлж болох Frank Herbert зохиолч өөрөөх нь яг одоо бичиж гаргаж амжсан 6 зохиол байдаг. За энэ 6-аг бол яг үндсэн ном гэж хэлж болно. Яг цаашаа өргөжлүүлээд бичсэн зохиолууд бол бичигдсэн зохиолууд байдаг. Өөр зохиолч бичээд энэ ертөнцийн тэлсэн бүтээлүүд байдаг ч гэсэн яг Frank Herbert-ийн өөрөөх нь бол 6 байдаг. За энэ бол ингээд эхний трилог. За Dune өөрөө Dune Messiah, Children of Dune гэж. За тэгээ энэчнээс үргэлжлүүлээд дараагийн 3 нь бол ийм 3 ном байдаг. За Chapter House Dune, Heretics of Dune, энэ God Emperor of Dune, Heretics of Dune, Chapter House Dune гэдэг. За ингээд нийлээд 6 зохиол бол байдаг. За та хэдтэй тэгээд болор судар компани одоо гаргасан юуг танилцуулгад бол ийм хэвлэл байдаг. За энэ бол дөнгөж 1-р бот. За ингээд Dune 1, 2 гэдэг байж байна. За энэ ч Dune айгуу гой багцаар худалдан гаргажсэн. Би нэг бас мэдээлэл өргөхэд бол айгуу дуртай байгаа. Энэ бичлэг бол ямар нэг спонсорд бол биш. Гэхдээ тухайд хамтарч ажиллаж байсан. Тэгээ айгуу маш их сэтгэл гаргаж айгуу гой хийсэн. Надаас одоо санагдчихсэн тухайд маш таалагдчихсэн учраас хуваалцаж байгаа. Ийм гой намын авчурхтай. Тэгээд энэ хийцэн өөр юм жинтэй, цаас нь айгуу жинтэй юм гой биетэй ийм хэвлэл. За тэгээд энэ багц нь айгуу гой. Та хэд зарим миний бичлэг юм дээр анзарч ирсэн баг. Подкастн дээр ч юм уу. Ийм гоё багцуул бол байд гаргаж өгч байсан, худалдаж байсан. За энэ багц нь мэдээж ном байсан, саяны номын хавчуурга байсан. За би нэгнийгээр бол алиг нь ч хэрэгэлдэггүй. Энэ бол миний хувьд бол маш үн цэнтэй цуглуулга боддог учраас би ерөөсөө хэрэгэлдэггүй. За ийм гоё юу tote bag багцанд нь байсан. За өөр юу харъя. Би одоо зарим нь бас мартсан байна. Юу байсныг. За энэ нэг юм гоё юу байгаа.
дэвтэр байгаа. Гэтэ энэ болохоор ингээд танилцуулга. Цаагаар Leto Atreides-ийн юу байна те. Сонирхолтой юмнууд байна. Leto Atreides. Duke Leto Atreides. За тэгээд House Harkonnen. Юу солирч байна Harkonnen. House Atreides. Гэрийн тэмдэг. За тэгээ нэг сонирхолтой юм нь болохоор Arrakis гаригийн map. Энэ сайгуугаа. Arrakeen гэх хотны нэг шүү дээ. Одоо Dune 1-ийн үйл явдал болдог. За тэгээ нөгөө Siege энэ хаана байдаг гэдэг бүгднгийнх нь юмнууд байгаа. Энэ Tabr Siege Tabr гэдэг гардаг энэ шүү дээ. Хоёр дээр гардаг. Энэ дэж Siege Tabr. За энэ нэг юм гоё. Ийм гоё цуглуулгыг бол гаргаж ирсэн. Тэгээ энэ нь бол би нэг айгу онцолж дурж байгаа нь уншигч pop culture урлаг тэгээ зам зохиол ийм дуртай хүнд энэ experience өөр амар том үнцэнтэй юм байдаг. Мэдээж хэвлэл болгон ч юм уу бүтээл болгон ингэж хахгүй ойлгомжтой. Гэхдээ энэ бол бас айгу тийм гоё хэсэг байдаг. Тэгээ тийм болохоор одоо сандарч ажиллаад тодорхой хэмжээний хугацаа өнгөрцөн байгаа ч гэсэн боловсрол судрын хамт олондоо маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээд тийзер рүү орцгоё. Зя Avengers Doomsday Dune Part 3 ирч одоо нэг өдөр нээлттэй хийх гээд байгаа шүү дээ. Doomsday гэдэг байгаа. За ингээд өнөөдөр энэ тийзрээр Dune Part 3 Alpesor маркетинга эхлүүлснээр ер нь бол өдөр өөрчлөгдөхгүй болж байна л гэсэн үг. Америкт Dune Part 3 юу яаж байгаа юм бэлээ? 3-7 хоног exclusive буюу одоо зөвхөн Dune Part 3 л IMAX дэлгэцүүдээр гарах юм байл. Тэгэхээр Avengers Doomsday нээлттэй хийсэн ихний 3-7 хоногтой Америкт л IMAX дэлгэцүүдээр гарахгүй юм байл. За олон улсын дийл мэлүүд бол өөр Монголд яхахыг бас мэдгүй байна. Монголд яхахаас хамаарат шөнийн тусгай үзэр хин шүү айлын дээр шөнийн тусгай үзэрийг бодож байгаа. Юм нь яаж тарахаас хамаарат нөхцөл нь бүрдвэл шөн шууд double feature шөнийн үзэр хийвэл гэж бодол болвол байна. Гэхдээ тэр үднаар. За тэгээд Dune Part 3, Dune 3 гэж ярьчих. Dune 3 аль биесны тийзер. Би юу ч мэдэхгүй байгаа болохоор айгу сонирн байна. За би volume check хийсэн. Oh, we name her. Охинтой бол ингэж нэрлэх бай гэж. Her name should be Ganima. Ganima. She would need to be strong, like her mother. What if it's a boy? I would name him Leto. Яа. Яг саяны хэсэг та хэд Game of Thrones хэсэг санагдуулсан уу? Хүүхдээ хэн гэж нэрлэх вэ гэд Rob Stark-ийн хоёр Talisa Maker, Talisa Stark тэр хоёр ярьж байдаг шүү дээ. Тэгсэн чинь би хүүхдээ болох юм бол нэрээ олцсон гэсэн чинь аав нь тэрэнд ингээд нэр өгөхт бас оролцсон гэж оролцох хэрэгтэй гэж бодохгүй байна гэдгсэн чинь Ned гэлэгдэн шүү дээ. Eddard гэж үгт те. Жижигхэн Ned Stark-ыг чи Ned Stark-д морь унахыг заахыг хүсэхгүй байна. Тэрнтэй амар төстэй мэдрэмж өгч байна. Chani юуны Paul Atreides-ийн аавыг нь хөндлөж одоо хэрвээ хүүтэй болох юм Leto гэж өгнө гэдэг. So he would have the wisdom of his grandfather. Яг. Яа, тэгтээ трилог болгочлоо шүү нэрээ. War feeds on itself. The more I fight, the more our enemies fight back. Oh, Robert Pattinson, baby. Best I can to protect my family. Ja. How did father do it? Your father never started a war.
Охохохо. Аа. I'm not afraid to die. Яа. Paul Atreides, Emperor Paul Atreides. Yet. Яа, ямар амар тийсэр вэ ёо. Яа, үзээгүй байгаа учраас одоо номыг уншаагүй байгаа учраас бас гой юмнууд байна. За яг ба ганц нэг деталь мэдж байгаа юм. Джейсон Момоагийн Duncan Idaho эргээд ирсэн ба тий. Энэ бас мэдээж зарим хүмүүсийн сюрприз болох бах. За тэгээд зарим дөрүүдийн нэр мэрээ бас мартчихсан байна. Ээж мэжийн нэрийг бол мартчихсан байна. Ээж дүү мөгийн нэрийг яага мартчихсан. Ойрд юута Dune юм уншиж судлаагүй ерөөсөө үзээгүй удсан чи мартчих. За мэдээж Anya Taylor-Joy дүүгийн дүрд орж ирж байгаа. За энэ Jason Momoa эргэж эргэж ирж байгаа. Тэгээд энэ ч хэнийг харсан бах та Роберт Паттинсон маш сонирхолтой дүрд орж ирж байгаа. Тэгээ харах сайн бол 1984 онд гарсан Дэвид Линчийн найруулсан Dune киноны кинон дээр хинт Fade Out-ад одоо Sting тоглосон байдаг санагдаж байна. Тэгээ тэр Fade Out шиг харагдаж байна. Sting дуучны тоглосон Fade Out шиг харагдаж байна. Гэтэ энэ бол өөр дүр Dune Messiah дээр орж ирж байгаа одоо шинэ дүр байгаа. Гэхдээ зүгээр тэрэн шиг харагдаж байна. За тэгээд энэ ч одоо хідэн тэр бом гүний амийг авж байгаа дайн шүү дээ. Энд ч одоо тэгээд нөгөө болохоосоо айж исэн зүйлээ болж байгааг харуулж байгаа маш том стори шүү дээ. За Princess Irulan тий Florence Pugh-ийн дүр. За энэ ямар нөхдүүдтэй дайлтаж байгаа юм бол энийг мэдэхгүй байна. Гэхдээ нэг самурай шиг нөхдүүд байна. Зэвүүн харагдаж байна. Ээж дүү эрийн нэрийг мартцсан. За яах вэ тэ санаад явчихна. За Dune трилогийн төгсгөл гэж тэгж байгаа тий. Дундуур нь Dune Prophecy гэж цуврал гараад амжсан. За тэр цуврал бас нэг сайн болоогүй сурагтай. За Paul Atreides-ийн дан Emperor Paul Atreides-ийн дан одоо хэдэн үний аминд хүрэх вэ? Тэгээд эцсийн үр дүнд Paul Atreides яг Duke Leto Atreides-тэй харьцуулахад ямар хүн болж дуусах вэ? Танигдаж үлдэх вэ гэдэг бас маш сонирхолтой. За тэгээд Fremen-чүүдийн хувьд нөгөө мөрөөдөл, нөгөө Muad'Dib те Lisan al-Gaib тэр нь яг юу болж дуусах вэ? За Chani-гийн хувьд юу болох вэ? Ээжийн хувьд Prophecy, ээж болон одоо юуны sisterhood байгаа шүү дээ, тэ. Тэдний хувьд юу болох вэ гэдэг ч юм ингээд айгүй олон сонирхолтой юмнууд асуултууд байгаа. Тэгээ энэ кино дангаараа бүгдийг нь бол хариулахгүй байх. Гэхдээ маш олон асуултуудад хариулт бол өгөх баха. Тэгээ үнэхээр кино театрт заавал үзэх хэрэгтэй юм. Нүсэр үнэхээр epic юм. Юу болвол кино болох нь байна. Тэгээд франчайз болцсонд нь би бүр итгэж чадахгүй байна. Одоо урт хэдийгээр одоо ингээд энэ жилийн 12 сард гарч байгаа. Одоо энэ чинь ингээд би цагаар бол 3 сарын 18-нд бичлэг хийж байна. 12 сарын 18-нд нээлттэй хийн. Яг 9 сар дутуу байна. 9 сарын дараа бол одоо энэ ингээд театрт үзээд сууж явах нь яг тэгэхээр одоо итгэхэд бол хэцүү байна. Трилог болсон гэхэд гэтээ маш их баярлж байна. Ийм нүсэр, ийм одоо том project, ийм үзүүштэй, ийм гоё project юм юу болж чадсанд бол бүтээл болж чадсанд нь одоо хүртэл одоо итгэж чадахгүй баярлж байна. За ийм байна. Төхөөд ирэхээр мэдээж би яг өмнө нь Dune Messiah зохиолыг уншиж амжихгүй үгүй сайн мэдэхгүй байна. Хугацаа бол мэдээж хангалттай байгааг зүгээр унших уугүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хэрвээ унших юм бол мэдээж Dune-тэй холбоотой гоё нэмэлтцүүлүүд бас яриад явах баха. Тэр үедээ мэдээж review-ийн ойлгомжтой, шүнээ тусгай үзүрхийн ойлгомжтой. Doomsday-ийн хоёр зэрэг байж талах юм бол double feature шүнээ тусгай үзүр хийх талаар бол бодож байна. Гэхдээ тэрийг бас хэр одоо биелэх боломжтойг бол сайн мэдэхгүй байна. Тэгээ тийм учраас тэрийг харж иж болно. Тэгээ хамт исэн бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа баяр та.